Баянгол дүүрэгт 15 настай хүү барилгын хан нураах цагийн ажил хийж байгаад нуранганд дарагдаж насварсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ үйл явдал нь Монгол улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлт хяналтаас гарч хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах асуудал хаягдаад байгаагийн илэрлүүлж байгаа юм. Үүний зэрэгцээ засгийн газраас төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг байхгүй болгосноор барилга, зам, тээвэр, уулуурхай зэрэг эрсдэлтэй хүнд салбаруудад хүүхэд ажиллуулж байгаа эсхийг мэдэх боломжгүй байдалд хүрээд байна. Та бүхний харж байгаачлаа энд бол яг энэ тухайн объектэд засвар хийж исэн хаягдлуудыг гаргаад ирсэн байна. Тэгэхээр өчтөр өдрийн 12:30 үед бол 15 настай хүү бол хан нурааж байгаад нураажсан хандаа дарагдсан насварсан ийм үйл явдал болсон байгаа. Тэгэхээр та бүхний харж байгаачлаа яг л чгүй даацын хан нураасан үйл явдал бол харагдаж байгаа. Тэгэхээр өнөөдөр 15 настай хүүхэд нэгдүгээр сургууль дээр байж явах хэвээр сурч босох насан дээр яг сургуулийн эд хичээлийн үеэрээ энэ хүнд хөдөлмөр эрхэлж байгаад одоо нас орсон ийм харамсалтай үйл явдал одоо энэ нөгөөтэйгүр өнөөдөр Монгол улсын хууль тогтоомжид уул уурхай барилга гэх мэт энэ хүнд салбаруудад насан туршаагүй үнийг ажилуулахыг болтой хоригдсан байдаг. За гэтэл өнөөдөр тухайн объектын эзэмшигч гэдэг юм уу хариуцж байгаа томчуудын хувьд тэдний хаанг хариуцлагагүй буруутай үйлдэлээс болж ингээд хүүхэд нас орчихсан ийм одоо үйл явдал өрнөд байна. Тэгэхээр ямар ч үсэн энэ дээр өнөөдөр хяналт тавьж ёстой гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, за хүүхдийн төлөө газар, за дээрэс нь өнөөдөр дүүргүүд нь ямар ажлууд хийж исэн, яагаад энэ асуудлыг ингэж одоо юу гэдэг хүний аймнаас эрсдэх хүртэл нь даамжруулсан бэ гэдэг дээр бид бүхэн хариулт хайж байна. 15 настай хүүгийн хэн болох ямар шалтгааны улмаас хичээлийнхээ цагаар хөдөлмөр эрхэлж байсан бэ? Хууль зөрчин цагийн ажилд авсан хүмүүс нь хэн болох гээд цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээллийг өгсөнгүй. Харин тухайн хэрэг гарсан объектын өмнө түрээсэлж байсан байгууллагын өгч байгаа мэдээллээр байгалаа гихэн эзэмшдэг гэхээсөө мэдээлэл алга байна. За хүүхдийн эрхэлж болох хөдөлмөр болохгүй хөдөлмөрийн жагсаалт гэж бий. Үүнд барилгын хан нураах ажил насанд хүрээгүй хүүхдийг ажилуулахыг хоригддог. Зөвхөн тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагад энэхүү ажлыг хийх ёстой. Гэтэл 9-р ангид сурч байх ёстой хүү цагийн ажлын зараар барилгын хан нурааж байгаад энд нь гэдэг нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээл ямар ч хяналтгүй дээр хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал төрийн хараа хяналтаас ангид байгаагийн илрэл болж байна. За саяны кейс төр болохоор хүүхд маань яг 2.1-7-д заасан буюу барилга нураах барилгын буулгалт энэ төр ажиллаж болохгүй гэсэн ийм болон заалттай. Өнөөдрийн тохиолдол төр болохоор манай хүүхд ирэх улсын байцаагчд бол мэддэггүй байсан. Хоригсон хөдөлмөрийг эрхэлж исэн. Хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэх гэж байгаа бол заавалчгүй эцэг их асар хамгаалагчийн зөвшөөрөл харьяа дүүргийн хүүхдийн болоод хөдөлмөрийн асуудал хариуцсан байцаагчдад мэдэгдэх ёстой байдаг байна. Гэтэл 15 настай хүүхдийн амнаас хохирсон хэрэг дээр хяналт тавих ёстой төрийн байгууллагууд нь ямар ч мэдээлэлгүй сууж байна. Хариуцлага ингээд шат шатандаа ярих юм бол маш олон хүмүүс энэ дээр хариуцлага хүлээх ёстой. Энэ нэг хүүхдийн амь насны цаана нарны цацраг мэд холбоотой хариуцлага хүлээх хүмүүс байж байгаа гэсэн үг. За хэргийн мөрөөр Баянгол дүүргийн засаг дарга сумын газраас тайлбар авах гэсэн боловч ажлын цагаараа албан өрөөндөө байсангүй, гадуур хуралтай гэдээ олдсонгүй. Мөн дүүргийн гэмтэргээс өрсөн сэргийлэх зөвлөдөж тайлбар өгөх хэрэгтэй албан тушаалтан ажлын цагаараа байсангүй. За мөн гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас энэ асуудлаар мэдээлэл тодруулахаар хандсан ч мөн л хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлаар яриа өгөх хүн байхгүй гэдэг хариулт өгсөн юм а. За нөгөөтэйгүр төрийн алдаатай шийдвэрч энэ хэрэгт нөлөөсөн байж болцсохгүй байна. Учир нь засгийн газраас төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг зогсоосноор хүнд хортой салбарт хүүхэд ажиллаж байгаа эсхийг хянах боломжгүй болоод байна. 6 оны 4 сарын 8-ны засгийн тогтоолоор 115 дугаар тогтоолоор энэ төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг зогсоогоод улсын зэрэг хяналт шалгалтуудыг зөвхөн иргэдийн гомдол мэдээллээр тулгуурлан одоо ингээ хийхээр зогсооцсон байгаа учраас яг одоо үргэлжлээд бол явахгүй байгаа. 15 настай хүүхэд гэдэг эрх зүйн чадамжгүйн дээр хөдөлмөр, аюулгүй ажиллагааны талаар мэдлэг тээх, амьдралын ухаанд суралцах нас биш. Нэг ёсондоо томчуудын хаанг хариуцлагагүй байдал өсвөр насны хүүг үхэл рүү түлхчихээд байна.